Халелуя. Бурханд үнэхээр алдар магтаал дүүрнээс дүүрэн багталгаа. Эхнэр нөхөр хоёр баг миний номлолыг ярьчгүй яав. Нийлж хагаад миний номлолын эхний хэсгийг заагийн түрүүн эхэлж явахдаа баг ярьчихин лээ. Эхнэр нь залбирж явахдаа баг төгсгөлийн дуусгасан. Тэгээ үнэхээр энэ газар эзний сүнс байгаа, эзний өдөрдөмж чиглүүлэг байгаа гэдэгт итгэж байна. Үнэхээр би сая магтаал дотор сая мөнхчин залбирж явах үед загдааг тэнд цуглааны эхлэлийг хэлж явах үед үнэхээр энэ сүнс үг бидний оршихуй нэг үнэхээр огтлцол дээр байгаад үнэхээр талархаж илаа. Тэгээд бид зүйл 4 сард бид нар юуны тухай хуваалцсан бэлээ. Одоо мартчихсан юм ингээл. Өбшө төрөсөн 7 хоног шүтээний тухай. Би өөрийнхөө залбирлын тухай тийм үү? Айгу ядаргаатай нэхэлхтэй байна. Үнэхээр тэр залбирлын номл үгийг сонсоод таны залбирлын амьдралд өөрчлөлт гарсан уу? Таны залбирлын тоон ер нь нэмэгдсэн үү? Хамгийн гайхалтай тэр атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй та зэвсгээ та ер нь ашиглаж гин үү, ашиглахгүй нь? Та залбирлын хариултаа авсан уу ер нь энэ хугацаанд? Та ер нь эсвэл номлыг хэрэгжүүлэгч бай ер нь. Энэ дээр гарч байгаа үгийг ер нь очиод нягталдаг хүн байна уу? Очиод уншдаг. Эсвэл бол пастор буруу ишлэл авчлаа даач гэдэг юм уу? Тэр ишлийн тулгадаг хүн байна уу ер нь энд? Бид нар энэ зүйлийг л нэхэж, бид нар энэ зүйлийг л суралцаж, бид нар энэ зүйлийн төлөө зориулахгүй болвол бид нар энэ 11 цагаас ахуулаад 2 цаг хүртэл таны энэ цаг хайрмахгүй. Бид нар энэ цагаар л босгогдож, бид нар энэ цагаар л хүмүүжигдэж, бид нар энэ цагийг л маш үр дүнтэй байлгаж чадах юм бол таны 7 хоногийн туршид, магадгүй сарын туршид, жилийн туршид, үлдсэн амьдралын чинь туршид нэг удаа л сонссон нэг номлолын нэг ишлэл нэг үг таны амьдралыг өөрчлөх болно гэж. Та энд итгэж байна уу? Түрүүшин 7 хоногт бид нар хуваалцсан зүйлийг сая загдаа сануулсан тийм үү? Би ч гэсэн бас сануулахыг л хүссэн. Тэгшээ маань юуны тухай хуваалцсан бэлээ? Шүтээний тухай. Энэ шүтээний тухай хуваалцсан таны амьдралд өөрчлөлт гарсан уу? Та ер нь ямар зүйлийг амьдралаас авч явахыг эсвэл хэрэгжүүлэхийг хүссэн бэ? Ямар шийдвэр гаргасан бэ гэж? Тийм шийдвэр гаргасан хүн байна уу ер нь энэ зааланд? Миний амьдрал харин эвгүй юм болчлоо. Иргэн ууг эхнэр нь шүтээнийхээ жагсаалтаас хасаа ичлаа. Айгүй эвгүй гоостэй. Тэ цааны дээж мэж нөгөө юм уу дээшээс юм уу хайчих юм байхгүй болчлоо шүү дээ ингээд. Бид нэр түрүүчэн 7 хоног цуглаан дараа нөхөрлөх үед ч гэсэн иргэн ийгийн бас ирээдүй эвгүй л болчих шиг байсан. Манай соёлоо насаа хоёр ер нь итгэл рүү хараад эвгүй л болоод тах шиг байсан. Тэгэхээр үгийг сонсоод таны зүрхэндээ гаргаж байгаа шийдвэр өөрчлөлт. Энэ бүх зүйл амьтаа гэдгийг үнэхээр та үгийг хэрэгжүүлэгч байгаасаа гэж хүсэж байгаа. Бүгдөө нэг нэгнээ урамшуулж үзэх үү? Та үгийг хэрэгжүүлэгч байгаарай гэж хамгийн их хэлмээр байгаа хүндээ хэлчих гэрнэ. Тэгээ бас тэгшээс онцгойлон гуйх гэж байгаа нь бас энэ заавал бүр юм киклээд хасах гэдгийг нь арай жоохон зөөлрүүлээд тайлбарлаад өгөөрэй гэж хүсмээр л. Тэгэхгүй бол иргэн уу хоёрыг ирээдүйд жоохон хэцүү л болоод байна шүү. Тэгээ үнэхээр үгийн цагт таны зүрх сэтгэл, таны оюун бодол үнэхээр эзнэр өдөрдүүлсэн тэр гайхалтай цаг байгаасаа гэж өнөөдөр хамтаа залбирая. Тэгээ эзэн минь баярлалаа танд талархъя. Энэ өглөөний төлөө бидэнд байгаа өгөгдсөн тэр бүх зүйлсийн төлөө үнэхээр алдрыг хүргэе Есүс. Бидний дээр мандуулсан нар, бидний дээр жаргаж байгаа сар хийгээд, биднийг илбэх салхи, биднийг үнэхээр амар амгалан байлгаж байгаа энэ хорвоо дэлхий, энэ бүх зүйлийн онцгойлон Монгол орныхоо төлөө талархъя Есүс.
Бидний дэргэд хайртай хүмүүс манд байгаагийн төлөө танд талархъя Есүс. Үнэхээр танд баярлалаа Есүс. Энэ үгийн цагийг үнэхээр танаар өрөөлөхийг хүсэж байна. Та хамт байж өгөөч. Өөрийн сул дорой хүүгийн дээр та үнэхээр өөрийн сүнсийг үнэхээр өөрийн оршихуйг байлгаж өгөөч гэж танаас суугаж байна. Ам минь халтарж үнэхээр хин нэгний гомдоохоос худал гэрчилж үнэхээр ичгүүртэй байдалд орохоос эзэн минь та сэргийлж өгөөрэй Есүс. Энэ газар үнэхээр үгийг сонсоод хэрэгжүүлэгчд байхын төлөө танаас гуйж байна эзэн. Таны сүнс эдгээр хүмүүсийн амьдралд үнэхээр өөрчлөлтийг авчрах болтугай. Тэгээ бүх цагийг энэ цагийг танд даатгаад хайртай эзнийхээ нэрээр бид хамтаа залбирлаа. За. Ер нь залбирсны дараа айгүй гоё тайван болчихдог те. Залбирал таны амьдралд үнэхээр хэрэгтэй шүү гэдгийг л би дахин сануулад байгаа. Залбирал заавал уянгалах, заавал гайхалтай оршихуйтай тийм залбирал байх шаардлага байхгүй юм байна. Та автобусанд суухдаа, та гараад алхчихдаа та маш богино хугацаанд 1-2 секундыг ашиглаад эзэн минь тэгэж өгөөч гэхэд л таны залбирал шүү л гэж хэлээд байгаа. Тэгээ Библиэлд нийтдээ 3000 орчим дүрийн тухай өгүүлэгддэг тийм үү? 3000 орчим дүр гэдэг нь энэ дотор агуу хаад, Есүс Христ Бурхан дурддагдж байгаа бүх зүйлс байгаа. Иш үзүүлэгчд байгаа. Тэнд өөр юу байдаг вүлээ? Одоо гайхын синагогийн нөгөө дахилч нар, махилч нар, иш үзүүлэгч нар. Тэнцээ бие үнэлэгч нар ч байгаа. Барилгачин, тариачин, алуурчин, талуурчин. Эзнийг хитгэн зоосоор худалдсан тэр дүрч байгаа. Бас мөн дахиан дуунаар сэрээд амьдралаа өөрчилсөн нэгний тухайч дурддагддаг байгаа тийм үү? Тэгвэл танд энэ эдгээр дөрүүдээс хэн ер нь илүү ойрхон байдаг вэ? Эсвэл хэнийг даган дуурайхыг илүү хүсдэг вэ ч гэдэг юм уу? Маш олон хүмүүс нэрээ өөрчилсөн байдаг те. Хамгийн ойрхон жишээ Йошуа пастор энэ тийм тий. Үнэхээр л Йошуагийн тэр дуудлагыг ч юм уу, Йошуагийн харсан харааг л амьдралдаа харсан бол нэрээ өөрчилж байгаа байлгүй тий. Тэгэл Давид бороо мороо гэл манай дүүнэр энэ төр байдаг шүү дээ тийм үү? Өөр хэн байдаг вүлээ? За Март ч юм уу. Гэхдээ мэдхгүй Мартыг би яг тэр Библийн Март юм уу мэдхгүй шүү. Зүгээр л ойрхон болсон. Манай Эстер энэ төр бол яг байгаа тий. Маа мөгийн хүүхдүүд энэ төр. Тэгээд Амос энэ төр гэж байгаа. Тэгээ би юу нэрээ өөрчлөхөө шийдлээ. Давид уугаач юм. Магтаалд бас нэг яах вэ? Олон жилийн энэ зогсных ер нь ягаад Давидгээ сэтэртэй байж болохгүй. Эсвэл бол Йошуа ч юм уу гоё залуу малуу байсан үедээ. Гидеон мэдэн. Эсвэл бол юу байж болж байгаа юм тийм үү? Ноо надтай айгүй ойрхон шүү дээ тийм үү? Ноо ч барилгач, бараг л барилгач юм шүү дээ. Зав хийж мужаа юм чинь тий. Би ч нэг мөө обооч юм байна да. Бас нэг ноотой ноо уугаач гэдэг юм уу? Ноо бас жоохон. Гэхдээ би энэ бүгдийг зэрэгцүүлж үдсний дараа би ингээд бодох үед үнэхээр нэг л зүйл намайг ятгаж ирсэн. Петрэ. Тэ? Яг энэ Петрийн зүрх сэтгэл намайг их өвтгөж ирсэн учраас ер нь бол Библиэлд байгаа хамгийн надтай ойрхон дүр бол Петр л юм байна даа л гэж ойлгосон. Гүг би л зүгээр өөрөөсөө мэдэрснээр ярьж байгаа шүү. Тэгээ намайг Петрэ гэдээ дуудаад байваа. Тэгээ үнэхээр Есүс Христ энэ дэлхий дээр ирээд хэдэн хүнийг өөрчилсөн бэлээ? 12 сая хүнийг өөрчилсөн билүү? Сая 200 лөө? 120 мянга лөө? Ердөө 12 хүнийг л амьдралыг үзэх үзэл, тэр ертөнцийг толдох тэр мэлмийг нь өөрчлөөд тэдгээр л хүмүүсийг дагалдуулаад чиглүүлээд Есүс Христ модон загламад халагдаад бутсан байгаа тийм үү? За амийн талх чуулганд шууд 12 дагалдагчийг нэг амьсгаар нэрлэх хүн байна уу? Тийм зөрөгтэй гар өргөч хүн байхгүй юм. За арайс одоо энэ баг 20 жил болж байгаа суулганд нэг 12 дагалдагчийн нэр цэжлэг багтай. Үй тийм зөрөгтэй хүн байхгүй юм уу? Байхгүй. За тэгвэл хэдүүлээ олох уу? Цуглуулах уу? За би гараа дараад явъя. Бүгдээр нэрлэе. За Петр, Андрэ, энэ ах 2 тийм үү? За нөгөө найзууд нь байгаа шүү дээ бас. Зебедийн хүүгүүд байгаа тий. Яков, Йохан. Тэгээд Филипп, Бартоломей, Томас, Матай, Тадай, Алфа, Яков гэж байгаа тий. Тэгээд Юдас. Болж гэнэ үү?
Та бүгд нэг яахт цээжилчихгүй да. Дараа нь Бурхан асуусан чинь хэлж чадахгүй байл бас яах. Тэр олон гайхалтай хүмүүс нь Девазанд очисон чинь танихгүй байл яах. Ёо та чи хин Томсон илүү хин нэлээгээ нэр нь орж ирэхгүй байлсэн шүү дээ. Тэгэхээр нэг 12 нэр цээжилчихгүй да. Эдгээр л хүмүүст 12хан хүнд л Христ үйлчилж, тэдгээр хүмүүсийг дагалдуулж, тэднэртэй хамт үлсэж, цангаж, гайхамшигыг үйлдэж, хараагүйг хараа оруулж, хилгүү дүлүү үнийг хилтэй болгож, уйман өвчнөөс нь эдгэж, тэр байтугай өгсөн үнийг ч амьлуулчихсан. Эдгээр дотроос 3 хүнийг илүү онцолдог тийм үү? Хинхэн 3 блэ? Амар ядаргаатай нэг багш шиг өнөө. Шалгалт аваад байгаа багш шиг. Петр, Яков, Иохан, Петр, Яков, Иохан, Петр, Яков, Иохан гэх маш олон удаа Библиэр дурддагдаг тийм үү? Магадгүй энэ 3 хүнийг дурдаад байсан илүү их үйлчлүүлэхээр ч юм уу, илүү их итгэсэндээ ч юм уу. Эсвэл бол надаас илүү зовлон үүрэндээ гэж бодсон дооч тэр юм уу? Есүс илүү дагалдуулсан бахаа л гэж боддог. Тэгээд хамтдаа Есүс Христийн Петр, Яков, Иохан гэдгийн тэдгээр хүмүүст үзүүлж исэн гайхалтай гэрчлэлүүдээс бүгд хамтдаа Библиэс хуваалцъя. Тэгээд айгүй урт байдаг учраас би зүгээр уншаал явчихъя. Та дэлгэцнээс юм хайх хэрэггүй заа. Тэгээд Лук номын 8:40-с 56 дээр нэг ийм үйл явдал болдог. Охиныг амьлуулж эмэгтэй гэдгээвэ гэдэг. Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд түүнийг хүлээж байлаа. Үзэгтэн синагогийн ахлагч Яир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийг хүл дунж гэрт нь ирэхийг түүнээс гуйжээ. Учир нь тэрээр 12 настай охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон түүнийг бүчин шахаж байлаа. 12 жилийн турш цусаалддаг өвчтөй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хинч тэднийг эдгэж чадаагүй байжээ. Тэр эмэгтэй Есүсийн ард очиод дээлийнх нь хормоод гар хөрмөгц тэр даруй цус гоочхон зогсов. Есүс хэн надад хүрв гэхэд бүгд үнийг үгүйсгэв. Тэр Петр түнд эзэнтэй энэ олон хүн таныг бүчин шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс хэн нэг нь надад хүрсэн. Надаас хүч гарахыг би мэдэрсэн гэж яа гэж. Энэ үйл явдал юуны дараа болж байгаа гэвэл Есүс дагалдагчдаа аваад Галил нүрийн нөгөө өргөт очиж үйлчилчээд нөгөө галзуу хүнийг хаан маханд оруулаад тэгээ буцахтаа нөгөө нэг далайн шуурхтаа нөгөө завин хөмөрчгөөд дагалдагч нар найгаад Есүс Христ далайн шуургыг загинчаад ирж байгаа үйл явдлын дараа болчих гэсэн үг. Тэгээд буцаад ирэх үед нь үнэхэрийн ард олон түүнийг бүчээд байж хахад Яир гэх синагогийн ахлагч ирээд Христэс гуйж байгаа юм тийм үү? Есүсээ миний охиныг амьлуулж өгөөч. Миний охин амьлуулж өгөөч шээ. Миний охиныг эдгэж өгөөч. Миний охин өхлөт өвчтэй байна. Та туслаач гээд. Тэгээд тийшээ алхаад явж явах үед нэгэн эмэгтэй Есүсийн хормоод хүрчиж байгаа. За Есүс тийшээ явах гэж хахад мэдээж 12 дагалдагч зүгээр араараас нь Есүсийн араас зүгээр л дагаал цуваад алхаж явах уу? Энд чинь юу гэж байгаа вэ? Есүсийг бүчин авч гэж байгаа тийм үү? Тэгэхээр 12 хагалдагч чинь мэдээж Есүсийг гэмтэж бэртээчихгүй тул тэр олон хүмүүст хүргэлцэхгүй тул хамгаалал аль болох байдгаараа л зайчлал юу гэдгийг тэнд нөгөө нэг хангаан аваргын шивгоон дээр ямар аамир юм болж илээ. Тэ? Тэрнээс ч аамир юм болж байгаа л гэсэн үг шүү дээ. Эндээс нөгөө Есүс л одоо жишээ нь тэр эмэгтэй зөвхөн хүрэхэд л идэгнэ гэсэн итгэлтэйгээр л тийшээ дайрж яхад тэнд одоо юу гэдгийг те Есүсийн одоо юуг нь булаагаад авчих юм бол одоо хурц яач үл ичүүл одоо өстө би идэх чиндээч гэдэг юм уу. Маш олон л хүмүүс тэн чи Есүст хүрэхийг Есүс ямар нэгэн байдлаар ойртохыг хүсэж байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхэд энэ явдал болоод нөгөө Петр ах маань бүр хөлсөө гоожулсан хамгийн анхаарлаа нөгөө нэг нөхдүүдээс хамгаалал явж их хооронд Есүс хин надад хүрч байли. Петр бүр энэ ч баг ундууцаад хэлж байгаа сте. Эсээ энд маш олон хүн таныг бүчиж штэ. Шахаж штэ. Тэгсэн Есүс хин нэг нь надад хүрсэн, надаас хүч гарахыг би мэдэрсэн гэж яг. Тэгээ энэ үйл явдал тэгээ ер нь яг ингээд бодитоор ботхож гэсэн айгүй хэцүү шүү дээ. Нөгөөдөлийг чинь зайчлах гал, зайлуулах гал тэр Есүсийг нөгөө нэг Яир руу нэг аваачих гал явж итэл бас нэг нь хүрээл нөгөө үйл явдал нь зогсоол Есүс Христ зогсоол шүүгээл хэнийг нь олох гол ингээд бас нэг гайтай үйл явдал болчихж байгаа шүү дээ ер нь. Тэгсэн энэ үйл явдлын үеэр
өнөөх эмэгтэй би үргэлжлүүлээд уншиж байна. Өнөөх эмэгтэй анзаарахдаггүй өнгөрөхгүйгээ мэдээд айн чичирсээр иж төвний өмнө унан ямар шалтгаанаар түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр дайруу идэгснээ бүх хүмүүсийн өмнө ярьлаа. Есүс түнд охин минь итгэлчин чамайг аврав. Амар тайван явдаг. Петр ашгүй гэж бодож байна тий. За эзэн нь олдчихлоо. Түүнийг ийн альдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж охинтой нь үхсэн. Та цаашид багшид бүү төвөг гэж хэлв. Харин Есүс үүнийг нь сонсоод бүү гагцгүй итэг тэр аврагдах болно гэлээ. Тэр гэрт нь ирээд хин гэж нөө Петр, Иохан, Яков болон охины эцэг гэхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. Бүгд уйлан хайлж охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс уйлахаа бол тэр үхээгүй харин унтаж байна хэмээсэнд үхснийг нь мэдэж байсан тэд түүнийг дохоорхон инээлдвэ. За зүгээр логикоор л бодъё те. Пастор тэгшээ бид дөрөв яирын гэрт орчлоо л гэж бодъё л та. Тэгэл мэдээж маш гашуудалтай орчин л угтаж авна штэ. Охин үхсэн нөгөө хүмүүс нь уйлал яжсэн чинь пастор тэнд ярьж штэ. Охин үхээгүй унтж байгаа. Тэнгүүд бид гурав яах вэ? Тэгшээ дөрөв бид гурав хийгүүрээ наач. Эвгүй байдал орчлоо штэ. Би залруулна штэ. Дөрөв тэгшээ пастрыг аваа гарч би одоо л нэг тайвшруулаад өчигдөр завин дээр нойртой нойргүй хонцсон юм аа одоо тэгээд 2 өдөр үйлчлээ жоох ядруу яваа ингээл уучлаарай гэж гарахаа л бодох бах тийм үү. Гэхдээ одоо хүний оюун ухаанаар би л одоо нэг нөхцөл байдлыг аврахын тулд тэхэл байх л та тийм. Пастрыг чимээрх аваа гарч ийл гэх. Тэгшээ тэр хоёрыг нэг эвтэйхэн аваа гарч би аргалаа л гэх л байх л та. Гисэн хэдэж тэр охины гараас урж охин минь бос гэж дуудсанд сүнс нь эргэгэрж охин тэр даруй босов. Тэгээд Есүс охинд идэх юм уу гэжээ. Охины эцэг их учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хинт ч ярьж болохгүйг сануулв. Пак гэл охин босоод ирсэн. Тэнгүүд бид гурав за би яах вэ гэл. За пастор явъя гараа. Дараагийн хүний амьлуулъя явъя. Саагна үстэй. Юу хүнд битгий хэлээрэ чимээгүй энэ тухай хинт ч ярьж болохгүйг сануулах мөн бол. Амийн талх дээр ирж гэрчлээ лалаад өгнө үстэй. Пастор сая хүн амьдуулаа. Одоо дараагийн хайл руу явж байна. Бид нэр олон захиалгатай гэл. Гэхдээ ийм үйл явдал болоогүй тийм үү? Бас нэгэн гайхалтай зүйл болдог. Матай 17-гийн 1-3 дээр. 6 өдрийн дараа Петр, Яков, Иохан түүний дүү Петр, Яков түүний дүү Иохан нарыг Есүс хин 3 гэж байна. Петр, Яков, Иохан. Дагуулan хідүүлэх нэ. Өндөр уулууд гарчээ. Тэр тэдний өмнө хуурв. Царай нь нар мэт гэрэлтэж хувцсан гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун Мосе, Илия нар түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. Хин гэж байна? Мосе, Илия. Тэр үед эдгээр хүмүүсийн нэр ямар амар нэр хүндтэй ч гэдэг юм уу? Ямар амар айдл болсон байж болох вэ? Гинтгэн дэндээс Майкл Джексон ингээл гарч ирэл та бүгд харагдвал одоо дэлхийг хөдөлгөжсэн тийм амар л хүний дүр төрхөл байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бидний зүгээр одоо ингээд өчүүхэн жоохон ийм нэг атгын жинэхэн тарихаараа төсөөлөхөд тийм үү? Агуу Мосе нөгөө Египтийн боолчлолоос Израилийн ард түмнийг гараад 40 жилийн турш нөгөө цөл мөлөөр явцсан. Амар айдал хүн. Илия чи ямар нөхөр үлээ? Иш үзүүлэгч тийм үү? Гэхдээ Илия ч бүр амьдаараа бурхан руу өргөгдсөн. Баг Библиэр бичсэн ганц хүн баг тийм үү? Амьдаараа бурхан хөөсөл аваа явчихдаг тийм. Тэгээ Илиягийн гайхамшигудаас мэдэх хүн байна уу? Илиягийн төлөөр ер нь судалж исэн хүн байна уу? Илия судлаач байхгүй маань зурлагна. Гэхдээ яа пастор энэ хүмүүс ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би ер нь Петр байсан бол их төвчгнөх юм байна тийм үү?
Илия ч баавартайгаар штэ нөгөө Баалын бөөнөртөө үздэг штэ тийм үү? 450 бөө цуглуулж байгаа. За одоо яг халз үзчихье. Энд ч дахил тавилаа. Та нар эхлээ шатаачих. Дараа чадахгүй бол би шатаа гээ. Тэ? Тэгээд нөгөөдөл чинь шатаах гад нөгөө Баалын мурхнаа дуудаад бөөнөр штэ. Үндсэндээ Баалынхан ч юм бол нэг тийм бөөшгөө явнаад баг. Тэгээд нөгөөдөл чи яагаад та нар юу амжихгүй юм байна өшөө. Надад 2 хоног хэрэгтэй юм байна гэл. Тин чи дөвчгөн зүгдэг тийм үү Илия. Тэгж байгаа л ер нь наадхан дээр усмас асгачих. Бүр асгааргүй болгоод тэгээд би шатай матай гэж яагаад шатаачдаг тийм гайхалтай. Ер нь та нар Библиэс өөрсдөө уншицгаа заяа. Тэгээд мань Петр бас л надрахгүй юм түргэн амтай. Дараагийн ишлэл дээр ийм гарч байгаа. Эзэн энд байгаа маань бидэнд сайн болчлоо. Таныг хүсвэл энд 3 цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Илияд нэгийг гэж байтал харагтун гэрэлт үйлд тэднийг бүрхэн аваад үүлнэс. Энэ бол миний хайртай хөө. Таалал минь түүнд оршдог. Түүнийг сонсогдун гэж дуу гарав. Шавнар нь үүнийг сонсоод нүрээр онож ихэд байв. Есүс ирж тэдэнд гар хүрээд бос үү ай гэлээ. Тэд нүдээ өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч олж үтсэнгүй. Тэд уулнаас бууж явхад Есүс тэдэнд хүний хүүг үхсдээс амьдуулагдах хүртэл энэ үзэгдлийг хиндэж бүү хийлгэж тушааваа гэж байна. Би ч бас тэхэл бахалт тий. Майкл Джексонд нэг юу манайд очиод нэг өрөөнд нь орчморч гэх юм. Үнэхээр энэ 3 хүн онцгойлон Петрт эзэн үнэхээр чин сэтгэлээсээ үйлчилсэн байдаг. Алхам тутамдаа дагалдуулж явсан байдаг. Лазарыг амьлуулсан. 5 далах 2 загсаар 5,000 хүнийг хоолж үзүүлсэн. Уйман өвчтэй хүнийг эдгэж ийсэн. Тэр сохор хүн хараа ороод босоод явж ийсэн. Хилгүү дүлээ хүн бурхныг магтаж эхэлж байсан баг тийм үү? Энэ бүгдийг яг дэрэгдээсэн. Яг Есүс Христийн хажуунаас харж ирсэн баг. Үгсэн хүн босч ирэхийг харсан хүн байна уу энэ? Сохор хүн хараа ороод зүгээр гараа авчихыг харсан хүн байна уу? Баггүй. Гэхдээ энэ хэн харсан гэж байна? Петр ах нүдээр үтсэн тийм үү? Маш олон хүнийг амьлуулж яхих, маш олон хүнийг эдгэж яхих нүдэрээ нөгөө манай VIP 3 харсан тийм үү? VIP систем. Библиэр маш олон зөвхөн Петр Яков хүн. Нэг ч Бартоломайч гэдэг юм уу, нэг Филиппч гэдэг юм уу ингээ гарахгүй болох хэвээр. Хөрхи Юдас гомдсон ч юм бэлээ. Бас л мөн илүүтэйгээр Петрт үйлчилж байсныг харж болохоор нэг нь дүр зурагч байдаг тийм үү? Сүүлчийн зоогмог болоод ингээд Есүс эзэн явах тухайга тунхаглаад нөгөө Петр чинь босч ирэл бас л нөгөө түргэн амтай болохоор надрахгүй болохоор л хэлдэг тийм үү? Би хизээч урахгүй гэсэн чинь бүр тэр тусам нь Петрэ гэж яагаад хэлцдэг тийм үү? Петрэ чи дахиад онгодохоос өмнө надаас 3 доо үгүйсгэнэ гэдэг. Гэхдээ энэ чинь маш хичгүүртэй үйл явдал өстэй. Тэгэхдээ Петр хэлж байгаа тийм. Би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг үгүйсэхгүй гэхэд бусад шавнар нь юу гэсэн гэж байна. Бүгдээрээ бас тэгж хэлцгээлээ гэж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа жидүүн уул руу явцгаагаад залбирдаг. Есүс Христ залбирдаг. Тэгээд Есүс өөрөө очиж залбираад буцаад ирсэн чи яадаг вүлээ? 12 гар унтчихдаг тийм үү? Тэнгүүт очиод хамгийн түрүүнд Петрийг л хөшгөлдөг. Босооч. Нэг хитгэн гэж залбирх хооронд л та нар сэргийгөө чадахгүй. 2 ч удаа Петрийг сэрээдэг тийм үү? Үнэхээр Есүс Христ Петрийг онцгойлон түүнд л үйлчилжсэн. Бас эндээс харж болохоор л байна. Тэгээд Библиэлд маш ичгүүртэй, маш харахад хэцүү, бодоход төсөөлөхөд хэцүү нэг үйл явдал болж байгаа. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивгч нь түүнд ойртон ирээд энэ үед Христ аль хэдийнэ баригдсан гэсэн үг. Баригдаад байцаагдж байгаа үйл явдал болж байгаа. Тэгээд нөгөө ширээн дээр хамт юу гэжсэн хүмүүс үлээ? Би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг үгүйсэхгүй гэжсэн хүмүүс Есүс Христийг баригдах үед бүгд бутраад алах болдог. Тэгээд Есүс Христийг байцааж явах үед болж байгаа үйл явдал гэсэн үг. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивгч нь түүнд ойрт ирээд
чи ч бас Галили Есүстэй байсан шүү дээ гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйс гээд юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. Петрийг хашааны хаалгаар гаргахад өөр шивгчин бас түүнийг хараад тэнд байгстад энэ Назарын Есүстэй байсан гэж хэлв. Тэр дахин үүнийг өчөглөн үгүйсгэж би энэ хүнийг огт танихгүй гэв. Тэгтэл удалгүй тэнд байгстад ирээд чи гарцаагүй нэг нь мөн байна. Ярианаас чинь илт байна гэлцв. Петр хараал тавин танхаглаж би энэ хүнийг огт танихгүй гэлээ. Тэр мөчөд дахиад онгодов. Тэгээд Петр дахиад онгодохоос өмнө чи надад 3 таа үгүйсгэн гэж айлтсан байсан. Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлв. Яагаад Петр энэ бүгдийг үгүйсгэж вэ? Нөгөө өгсөн хүнийг амьлуулж байгааг харсан хүн, нөгөө өвчнийг эдгэж байгааг яг дэрэгдээс нь хараа сууж исэн хүн би Есүсийг танихгүй. Би бүр хараал тавин урсан гарч одлоо гэж байгаа. Ер нь л итгэгч биш байсан юм шүү дээ. 2012-3 оны үед баха. Өвөр Монголд тэгш ахлагч, оюухлагч бид гур үйлчлэхээр явсан юм. Бид гур хотод үйлчлээд 2 хоног үйлчлээд 3 дахь хоног дээр нь Бугтад Хятад Өвөр Монгол нийлсэн конференц болох гэж байна гээд тэнцээ очиж үйлчлэх үгээ нав Магтаалаар үйлчилж яач гээд. Тэгээд Хятад, Монгол, Өвөр Монгол гэсэн юм 3 улсын хүмүүс нийлээд Магтаал өргөхөөр тэр шөндөө хөдөлсөн юм бидэд. Шүн хөдлөөд очиод бид нар сүмийнхаа том заалны арталт юм гүйс таус шиг юм давхар ормортой юм өрөөнүүдтэй ардаа юм залбирлын хэсгэмсгтэй тийм сүмд очив. Тэг шүн очиод бид нар тэндээ байрлсан л да. Йошо пастор тэгшээ бид уур очиод онсон. Тэгээ шүн очиж хоноод өглөө үүрээр тэгэхээр бид нарыг очиход бол тэнд хинч байгаагүй. Тэр заал маал юундч байхгүй. Тэгэл бид нар за маргааш нь хүмүүс ирж гин. Ер нь бол хятадч нэг хаалтаа учраас парк гэж цуглал парк гэж тарчдаг юм бэл. Ер нь бол манайх шиг тэгэл 11:20 болж байхад ингээл араас нь цуураал орж ирэл номлол эхлэх гэж байхад ингээл хаалгууд тонгол орж ирээд иддэг. Тэгээд тэр шүн бид нар очиж унтаад өглөө нь намайг сэрээсэн чимээ юу байсан гэж. Бид нар шүн хаана очсноо ч мэдээгүй. Машинаар явсаар байгаа л сүмийн хашин дотор ороод орсон. Тэгсэн яг тийм тосгон шиг гэр оролт очсон байсан. Тэгээ намайг өглөө нь дахиад ус ирээсэн. Дахиад унаар сэрнэ гэдэг чинь тийм бас өө сайхан бодлооч гэх тийм яг ч юм мэдхгүй надад таатай санагдаг баг. Тэгээд би учиргүй асгартлаа уйлж эхэлсэн. Би үнэхээр зогсъё гэж зогсч болохгүйсэн. Ингээд Йошо пастор тэгш 2 унтж байгаа. Тэгээ би чи эсрэг талд нь унтчихсан. Тэгээд үнэхээр нь тийчээж ингээд их хэртдад уйлаад тахаар юу болоод байгааг ойлгоогүй. Би ингээд боливолиг ингээд хүнжлээ нөмрөөд ингээд үтсэн ч гэсэн болохгүйсэн. Тэгээ би бүр нөгөө хоёроос ирэхгүй тулд гарлаа. Яг ингээд цонхоор харахад гэгээ орцсон л байсан. Тэгээ ингээд гараад явах үед пүүх заалны тэр хойтлын хэсгээр нь ингээд хятад хүмүүс ирээд шүн унтаад тэнцэн ингээд нэг хоёр өвөө бүр нэгнийхээ гар мараас урьдсан амар залбирч байгаа дүр зураг. Би ч ингээ өөлөл явсаар байгаа л сүмийн тэр хамгийн хойтлын суудлын дээр нь очиод бас ингээл хэсэг өөлөл бас залбирлаа. Ер нь яа би энэ ч төсөлт юм ааш юундаа өөлээд байгаа юм болоо гэд. Тэгээ үнэхээр тэр зүйлийг хайсан боловч үнэхээр гарц аргалгаа нь олдохгүйсэн. Тэгээ би хэсэг байсны дараа намайг эзэн сануулсан. Тэр жил манай гэр бүлд юу тохиолдсон бэ гэвэл тэр жил манай яг доотлын дүү маань бөөрийн хагалгаанд ороод бөөрэ авахулсан. Тэгээд тэр үед эмнэлэг домлог гээл тэгээл мэдээж нөгөө ар гэрийнхэн чинь ламбуу гэж яваал. Тэгсэн нэг бөө шаардсан байхгүй. Гэрийнхэн бүгдийн цуглуулж байгаа гээл. Тэгээд би бөөгийн гэрт очиж анхудаа очиж үзсэн. Тэгээд нөгөө тэг чи ингээл юм хум ярьж байгаад 2 удаад утсан, 2 удаага л утсан. Тэгээд тэнцээ болсон үйл явдал хийнэттэй. Тэгээ нөгөө бөөтийг би яриа. Ярилцлаа ингээд. За гэдгсэн.
Ингээд ийм христчэн байна гэл нэг хажууд нь байдаг хүн хэлж өгөө. Би ч тэрийг нуусангүй, би ямар христчэн биш ээ гэтэлтэй юм шиг. Бас ч Петрийг бодоход арай гайгүй. Гэхдээ л бүүдэр очсон. Тэгсэн чинь тэр нэг нөхөр надад тайлбарлаж байна. Ийм хүмүүс ирдэн гинэ. Бүр таарлтхууд хэдүүлээ баларч. Бөөгийн гадаа. Тэгсэн чинь эхнэр нөхөр хоёр ирсэн гинэ. Тэр бүүдэр. Эхнэр нөхөр хоёр ирсэн чи яах вэ? Тэр хоёрт бас нэг ийм амьдралын асуудал байсан. Хүүхдтэй болдгоо юм байна. Хүүхдтэй болохгүй айгу удацсан юм. Тэгээ бүүдэр очиж. Тэгсэн эхнэр нь би орохгүй гэсэн. Биш бол орохгүй. Би гадаа яах вэ? Муу ирчүүд л тэгэл нөгөө нэг шүтэнээсээ ингүүлцээ усууд тэгэл яалтчгүй л орж байгаа. Тэгээ нөхөр нь л орсон юм байна. Тэгээ нөхөр нь ороод нөгөө бөөтэн ингээд ийм асуудлаа яриад ингэсэн чинь тэр бөөн та хоёрыг үзэж болохгүй нөө. Миний урдуур ингээд нэг юм хаагаад байна. Тэгсэн чинь тэр эхнэр нь гадаа сууж байхдаа залбирдсан гинэ. Үнэхээр энэ зүйлсээс ингээд юм ичгүр мэдэрч байна. Эзэн уучлж өгөөч гэж залбираа. Тэгээд тэр хоёрыг нөгөө бөөн болол би харж чадахгүй гэсэн. Тэгсэн намайг юу гэсэн гэж. Чамайг л харж болж байна гэсэн. Тэнгүүт би баярлах уу, гомдхуул болсон нэрээ. Миний байгаа үнэн төрхөл тэр бөөд илчлэгдэжсэн. Амийн талах цуулагны Магдали ахлагч. Бас тэр чин муугүй бас хэдэн жил явцсан хүн шүү. 6-7 жил явцсан байгаа. Сүмд явцсан итгэгч гэсэн. Тэр хүн бөөгийн хаалгаар харсан. Тэгээд тэр отгоо бүүн чи орг итгэлгүй байна гэд надад хэлсэн. Энэ зүйлийг надаа тэр өвөр Монголд тэр сүмийн хамгийн арын судал дээр сууж хат намайг сануулсан. Би тэгэхээр хэний мэдрэмжийг авсан бэ? Петр ахын мэдрэмжийг. Нөгөө гайхалтай алдарчулж ирсэн эзнээ үгүйсгээд хараал тавиадсан. Тэр Петр дахиад онготоход яг л миний авсан тэр цорхортлоо уйлсан тэр мэдрэмжийг авсан баг гэж бодсон. Таны амьдралд таныг нэг өглөө дахиад бүү сэрээгээсэй гэж хүсэж байна. Амен уу? Амен гэдэг үг ямар хүчтэй тохоо би бас хэлсэн те. Та амен л гэж хэлчихэл юм бол таныг дахиад сэрээхгүй гэж магадгүй шүү дээ. Та тэгж гэнэ үү? Ийм ичгүүрийг би тэр үед л мэдэрсэн. Гэхдээ би зүрхэндээ яг тэр зэгээс эхлээд шийдвэр гаргасан. Би дахиж хизээж лам бөө энэ харийн энэ зүйлс дээр би очихгүй гэж шийдсэн. Тэрний дараач манай гэр бүлийн болох үед манай ээж очиод өрөөж гэсэнгүй би ерөөсөө явахгүй л гэсэн. Үнэхээр Петр ахын тэр гаргасан шийдвэрч гэсэн ийм л байсан баг гэж бодсон. Би дахиж хизээж Есүсийг үгүйсэхгүй. Би дахиж би хизээж харахгүй. Дахиж би энэ зүйлийг хийхгүй гэдэг шийдвэрийг зүрхэндээ гаргасан баг. Гэхдээ л Петр ахыг өглөө болгоно л дахиад сэрээсэн баг гэж би боддог. Өглөө болгоно л гимшилтэй, өглөө болгоно л улмстай босч ирсэн баг. Иохан номын 21-р бүлэг дээр би та бүгд уншаад өгчөө. Есүс 7 шавьтай үзэгдэв гэж. Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хаваар өөрийгөө шав нартай дахин харуулв. Тэр өөрийгөө ингэж харуулжээ. Симон, Петр, ихэр гэгдэг Томас, Галилийн Канагийн Натанаэл, Зебедийн хүүгүүд түүний шав нараас 2 өөр хүн цугтай байв. Симон Петр тэдэнд би загас барихаар явлаа гэхэд мэдчих бас хамт явъя гэд завинцв. Тэр шүндэд юу ч барьсангүй. Үр сайх үед Есүс ирэг дээр зогсож байлаа. Гэвч шавнар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд хүүхдүүдээ та нар идчих юм байна уу гэхэд тэд алгаал гэлээ. Есүс тэдэнд завийнхаа баруун талд тороо хай. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хайсанд маш их загсан торонд орсноос болоод татаж чадхааргүй болжээ. Гэтэл Есүсийн хайртай шав нь Петрт "Эн чинь эзэн байна" гэлээ.
Симон Петр эн чин эзэн байна гэхийг сонсон мөгч нүцгэн байснаа гадуур нөмөргөө бүсэлж тэнгис рүү үсрэн орлоо гэж байна. Энэ ишлэлийг, энэ хэсгийг сая Магдалины үдшээр Чон пастор ярьсан тий. Магдалины үдшид ирээгүй улсууд нь мэдэхгүй байх л та. Магдалины үдшид ирсэн хүмүүс бол энэ тухай ойлгосон тийм үү? Итгэлийн тухай ойлгосон. Тэгээ би эндээс харин онцгойлон Петрийн тухай хэлэх гэж байгаа. Энэ үед нөгөө шийдрүү гаргацсан Петр юу гэж байна? Эн чин эзэн байна гэхийг сонссон мөхс нүцгэн байснаа гадуур нөмөргөө бүсэлж тэнгис рүү үсрээд орлоо гэж байгаа. Есүсийн байгааг мэдсэн Петр ямар алхам хийсэн бэ гэвэл дахиж хизээж завин дээр сууж загасчилж амьдралын хэрэгцээг бодож цагийг өрхийг хүсээгүй. Мэдээж ус руу орох гэж байгаа хүн нүцгэн байсан бол нүцгэн л орно үстэй. Тэгэхэд тэнд байсан хувцас өмсөд тэнгис рүү орсон л гэсэн. Үүний дараа нөгөөдөл нь араас нь завтай очдөг тийм үү. Тэгээд энэ үйлдэлүүдийн дараа Есүс хэлдэхдээ наа загас махснаас аваад бүгдөө хамтдаа өглөөний цай ууя гэдэг. Тэгээд тэднийг өглөөний хоол идэж дуусгаж Есүс Симон Петрт Иоханны Симон чи намайг эднээс илүү хайрладаг уу гэж асуулаа гэж. Тийм ээ зэ танд хайртайг минь та мэднэ. Есүс түнд хургнуудыг минь тэжээглээ. Дахин Есүс хоёр дахь удаага түнд Иоханны хүү Симон чи намайг хайрладаг уу гэхэд тэр түнд тийм ээ зэ танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түнд хондийг минь хариул гэж хэллээ. Есүс түнд гурав дахь удаага Иоханны Симон чи намайг хайрладаг уу гэв. Чи намайг хайрладаг уу гэж тэр гуравтаа асуусан учраас Петр гуниглав. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг, танд хайртайг минь та мэднэ гэв. Ер нь хин нэгнээс гуруудаа асуул бас эвгүй тийм үү? Эхнэрээсээ гэрэл маш надад хайртай юу л тийм л гэдэг. Яг хайртай мүү гэл ингээл баг хэрүүл болно ч сүулдэ. Тэгтээ юунд ч өгшөөхгүй Петр хариулж байгаа. Энд бүр баг асуусанд гомдсны ч ойлгож болохоор байгаа тийм үү? Иоханны хүү Симон чи намайг хайрладаг уу гэж. Чи намайг хайрладаг уу гэж тэрээр гуравтаа асуусан учраас Петр гуниглав гэж. Үнэхээр Петрийн эзэнд хайртайг тэр зүрх сэтгэлтэй байгааг нь хизээч урахгүй тэр итгэлээ олж авсныг нь Есүс Христ батлах гэдэг гэсэн үг тийм үү? Төгшөөгөө Петр тийм үү? Тэгээд юу гэж хэлж өглөө? Та бүх юмсыг л мэддэг. Та бүгдийг мэддэг. Би танд хайртай ч гэсэн та мэддэг гэж байгаа. Танд одоо ямар нэгэн алхам хиймэр ч юм уу, ямар нэгэн шийдвэр гаргамаар санагдаж байна уу ер нь? Таны итгэл үнэмшил илүү хүчтэй болж байна уу? Үгийн цагаар та өрөөгдөж байна уу? Амен. Үнэхээр Есүс Христ үнэхээр энэ дэлхийд үйлчлээд үнэхээр тэр 12 хүнийг дагалдуулаад 12 хүнээс нь онцгойлон Петр ах маань яг энэ үед л үнэхээр хүчийг олж авсан л гэсэн үг. Дахиж хизээч үгүйсэхгүй, дахиж хизээч урахгүй тэр итгэлээ энд олж авч байгаа. Тэгээ нэгэн цагт Есүс Симонд хэлсэн байдаг тийм үү? Иоханны хүү Симон чи бол Геф буюу хадан суур. Би чиний итгэл дээр өөрийн чуулганыг босгон байгуулна гэж. Өнөөдрийн номлын сэдв бол Сепак гэж бичсэн. Энэ бол Геф буюу хадан суур гэж байгаа юм. Тэгээ та бүгдийг урамшуулахыг хүсэж байна. Энэ явдлаас бид нар өвөр Монголд гэрчлэлээс хойш намайг маш их өвдөгдөг, эсвэл
маш их урам авдаг ишлэл бол энэ дуулал 84-ийн гаргаад ам. Дуулал 84-ийн 10 дугаар ишлэл баг. Энд юу гэж гардаг цэжээрээ мэдэх хүн байна уу? Учир нь таны хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээрэм. Гин буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсгосон гэж байна. Ах дүүнрээ. Бурханы хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээр гэж. Гин буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханы өргөөний босгон дээр ядаж зогсгосон дог. Танд төрдөг бодол байна уу? Би ер нь эзний энэ оршихугаас хасагдчих үү дээ. Эзэн надаас энэ оршихугаа авчих үү дээ. Энэ их ивэл өрөөлөө. Энэ их хайраа авчвал би хэн болж үлдэх вэ гэж бодож ирсэн өдрүүд байна уу? Яг дуул номны 84-р бүлгийн 10 дугаар ишлэл намайг ингэж л өвтгдөг. Эзэн надаас энэ бүгдийг авчих уу гэж. Би эзний оршихуд энэ ч нэг буланд нь гитараа тоглоочултгоо зогсчл байх юмсан да. Бүр аргаа бодвол тэр босгон дээр нь ингээ нэг юм эзний өргөөрөө гараад ирчээд зогсож хэвтэж явах юмсан да гэж. Танд тийм зөвхөрлөлтэй эзнээс эмээдэг, эзнийг үнэхээр нь тэгж хайрладаг зүрх сэтгэл таны дотор байгаа юу? Бүгд хамтаа нэгэн магтаал дуулаад бүгд хамтаа залбирая. Үнэхээр таныг ятгаж байгаа тэр зүйлс үнэхээр таны амьдрал дээр үргэлжид биелээ болохын тулд өдөр бүр залбираасаа л гэж хүсэж байна. Таны амьдралд дахиад дуу таныг бүүсэрээгээсэй гэж хүсэж байна. Та үнэхээр амьдралынхаа туршид маш олон гайхамшгуудыг үзэх л бах. Эзэн рүү очиочлоо. Магадгүй боломж гарвал үхс үнийг амилахыг харах л бах. Олон өвчин идэг эрхийг мэдээж харах л бах. Сохор хүнж хараа орохыг харах л бах. Эзэн дээр очихдоо л бид нар энэ зүйлийг баяр хөөртэйгээр ямар нэгэн ичгүүргүйгээр ямар нэгэн фильтргүйгээр л эзний өмнө очих тэр гайхалтай цагийг өдөр бүр гуйдаг байгаасаа л гэж хүсэж байна. Айгу дарк ном л болчихгүй юу? Бүгд амар өтгөртэй болоод. За бүгд хамтаа Магдалины дуу дуулъя. Явэг магтнаа түүний бүх тусламжийг санагтун залуу насыг минь та бүргэнд мэд шинжлэж таны алдрын төлөө намайг хэрэглэж миний гимиг бүгдийг нь уучлаа миний өвчний